Өнөөдөр би нэгэн сор болсон Сэхэтэн эмэгтэй судалгааны эргэлтэнд урд өмнө орж амжаагүй хоёр бүтээлийг танилцуулгын ялдар гайхан бишрэх бас өрөвдөн харамсах хосолсон элэг энтрийн түүхийг сонсогч танд хүргэнэ. Монгол ардын хувьсгалт намынхан бид эмэгтэйчүүд хүүхдүүдэд гар хүрээгүй. Цөөхөн хідэн ламл бурхан болсон гэж сулхан дуурдаг. Гэтэл тийм биш ажээ. Улс төрийн хилмигтэд гихч зөвхөн коммунист дэглэмтэй социалист гихч орнуудад л гарч байсан бөгөөд коммунистууд эрх баригч намынхаа бодлогыг хүчээр тулган хүлээлгдэг арай шинтэй байжээ. Хэрвээ намын үзэл бодолтой зөрөлдсөн эр эм лам хар малчин Сэхэтэн хэн боловч амь амьдралаараа дэнчин тавьж зүйл тусдаг тавилантай байжээ. Ялсан пролетар орны тусламж 1921 оны ардын хувьсгал гэж бидний ярьж дассан идрэтэй үйл явдлын дараахан Монгол улсын шинэхэн үеийн түүхэнд бусрамаг олон хэрэг гарсны нэг нь эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэрээ улс төрийн хэрэгт холбож хилсдүүлэн залхаан цайрлуулж байсан эмгэнэлт явдал билээ. Ингээд Монголын хамгийн анхны эмэгтэй хошуу дарга төр нийгмийн нэр зүтгэлтэн хил бичгийн багш, соён гэгэрүүлэгч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Дурын Дунгурчдын нийжгээд өгүүлэл шүлхийг олсноо өнөөдөр хамтдаа нээ. Дунгурчд нь 1901 онд Бурадын хижээнгийн нутагт мэндэлжээ. 10-ад наснаасаа гэрийн багшаар Монгол үсгийг системтэйгээр заалгаж үсэг жороо найруулга зүуд эртнээс гаршуулсан. Хавь ойрын Орос хүүхдүүдэд тоглож наадах зураа Орос хэл бичгийгч уусан мэт эзэмсэн эрт бодсон өндөр боловсролтой бүсгүй байв. Улаан хядалгаас зайлж Бурад нутгаа орхин Монгол төрээд ардын хувьсгалын их үйлс, сургууль, соёл эрдэнэ боловсролын ажлыг сэтгэл шулуудан дэмжиж гар биеэр итгүүлэн оролцож эхэлсэн юм. Хинтийд хөдөө сууж байхдаа намын үүрийн хурал дээр шууд босож энгийн ардын эмэгтэй хүүхэд намд элсэж болох уу гэж асууж өөрөө хөөцөлтөн явсаар бичиг эрдмийн аргагүй боловсрлороо элсэж чаджээ. Түүнээс ч цаашаа гэж намын төв сургуульд сонгогдсон орсон нь түүний амьдрал улс нийгмийн үйл хэрэгт хөтлөх том гарц байлаа. Танилцуулах эхний бүтээл бол Дунгурчдын төв сургуульд суралцж байхдаа 1927 онд эмэгтэйчүүдийн санал сэтгүүл тэмдэглэсэн өгүүлэл. Тэр үеийн намын төв сургуулийн коридороор лөмб, ловсон шарав, элдв очир зэрэг хожмын өндрийн албан тушаалнуудтай мөр зэрэгцэн алхаж хичээлийн танхимд нь хамт суудаг байсан. Энэ бүсгүйн бичвэрийг уншихад хил найруулга нэн яруу үзэл санаанд тунгалаг оюуны халуун хэлцтэй даруй мэдрэгддэг байжээ. Боловсрол их хэл эмэгтэйчүүдийн эрхийн тухай түүний бодол өнөөдөр ч үнцний алдаагүй. Түүний өгүүлээс онч мэрхэн үгс хэмээх афоризм шиг тогтоон авах мөрөд олон. Жишээ аливаа нэг хүн бэр өөрийн үндэсний хэл бичгийг мэдэхгүй аваас түүнийг нүдгүй сохор, хэлгүй тэнэг, эргэтэн дутуу хагас хүн хэмээмээс үл болох газаргүй хэмээмэн мөн эрх чөлөөгөө олсон инх жаргаланд цагийн завшаанд эрдэм ном сурахыг хайхрахгүй эртний бүдүүлэг байдлаа сайшаан үзэх нөхөд байх аваас энэ ертөнцид үнэхээр жигшүүртэй явдлагчийн нэгний донд оролцох бөгөөд үлгэрлвээс их мөрний дэргэд суусаар хатал усыг нь амсалгүй ундаасч өгсөн тэнэглүүгээ адил хэмээвээс болмой. Ийм адилтгал зүрэл нь манай хуучны бичгийн их мэрэгтийн зиндаанд хүрсэн уран тансаг хэлхийг илтгэн. Тухайн үеийн олон бүсгүйчүүд зохиолчдын бүтээл бичиг үсгийг саяхан сурсан шинж хүчээр толгой холбосон уйдгартай хэллэг интернационал комментарийн зэрэг үгийг эвгүй шургуулсан байх нь илбэг. Харин Дунгурчдын найруулга огт өр сонгодог монгол бичгийн хэмнэлтэд сондгооруулахгүй уран яруу цагцтай. Тэр өөрөө зүгээр нэг монгол бичиг тоо ботод сураад төгслөө гэж хэлхийн оронд А хэмээх үсгийн дүрсийгч таньж 15 мөнгөгч хуваарлан мэдэн гаргах болов хэмээн дүрсэлдэг. Энэ бол зөвхөн мэдлэгийн баримтыг бус суралцгын гоо зүүн үн цэнийг алдалгүй тээж өгдөг хэл найруулгын жишээ. Дунгурчдыг хэл бичгийн багш, соён гэгэрүүлэгч хэмээн нэрийдэх нь учиртай. Сэтгүүлч худаа намсрын сурвалжилснаар тэрээр хошуундаа анхны улаан гэрээг байгуулж өөрөө жүжиг найруулан тоглуулж байсан. Сумья ноён хэмээх жүжигийг олон түмэнд хүргэн шинээр ирсэн үзэл санааг урлагийн хэлээр тайлбарлаж зөвхөн жүжигч бус сүртэй улаан төвийг сүлдээ болгон мандуулъя. Сүрлэг олон бүсгүйчүүд чөлөө төрхөө бадруулъя гэсэн үгтэй дууны ая. Үгийг өөрөө зохион монгол бичигт суралцахаар ирсэн бүсгүйчүүдээр дуулуулж байсан нь түүний тэмцлийн нэгэн тод жишээ. Түүний бичсэн өгүүлэл шүлэг бүр эмэгтэйчүүдийн эрхийг тунхагласан, бүсгүйчүүдэд хамгаалсан, эрдэм номд уриалсан шинжтэй. Явсан газар бүртээ охид эмэгтэйчүүдийг сургууль соёл татан оролцуулж, бичиг үсэг зааж, өөрийн туршлага мэдлэгээ харамгүй түгэж байв.
Дунгуйчдын хувьд боловсрол зөвхөн хувийн эрх ашиг биш, эмэгтэй хүний эрх чөлөө, улс орны хөгжилтэй салшгүй холбоотой үнэт зүйл байлаа. Түүний зохиол бүтээлүүд бусдын шиг хүчээр толгой холбосон хиймэл үгсээр дүүрэн биш. Харин сонгодог монгол бичгийн хэл найруулгыг эрхэмлсэн уран яруу, уншигчийн сэтгэлийг татгууз бүтээлүүд юм. Жишээ нь бичиг үсэг сурахын тулд энгийнээр А ус гэх мэдэн тоо бодож чадна гэж хэлхийн оронд А хэмээх үсгийн дүрсийг таньж 15 мөнгийг хуваарлан мэдж гарах болов хэмээн өгүүлсэн байдаг. Энэ бол зөвхөн мэдлэг эзэмших тухай биш, оюуны танцагдлын үн цэнийг илэрхийлсэн онцгой найруулга юм. Түүний амьдрал уран бүтээлээр дамжин бид зөвхөн нэгэн эмэгтэй хувь хүний түүхийг биш, бүхэл бүтэн үеийн эмэгтэйчүүдийн тэмцэл хүсэл мөрөөдлийг харж чадна. Харамсалтай нь энэхүү халуун зүтгэл гэгэрүүлэх үйлс удаан үргэлжилсэнгүй. 1933 оны 8 сарын 20-нд Хинтээ аймгийн Дөчид Дадал гэдэг сумын нутагт цусландаа байсан дунгуйчдыг Лүмби хэрэгт холбогдуулан баривчилжээ. Энэ зохиомл хэргийг зөвлөх Григоров, Цэрэнов нар Монголын дотоодын зарим дарга нартай хамтран зохион байгуулж хэдэн зугаар нь баривчлан 10-10-аар нь буудан хоргоож байлаа. Тэр олон хүний дундаас нэг нь бичгийн өндөр боловсролтой эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч дунгуйчид байсан. Баривчлагдах үедээ тэр дөнгөж 3 сартай жирэмсэн байжээ. Хэвлийд хүрэн анх дөнгөж хөдөлж эхэлж байсан үе. Гэвч мөрдөн байцаагчид өдөр шөнөгүй ирүүдэн шүүж зодож үндэсээр байв. Тагнуулын тусгай архивд үлдсэн мэдүүлэгт байцаагч аюур зан хэрэгтнүүдийг зодож байж хэргийг нь хүлээлгдэг байсан хэмээн хожим дурдсан байдаг. Энэ харгас арга хөл хүнд бүсгүйгч тойрсонгүй. 3 сар тесж үннийг тогтооно хэмээн найдсан ч арга нь тасарчээ. Дунгуйчдын ганц хүсэл нь орхиод ирсэн 5 настай бяцхан хүүгээ ганцхан удаа харах байв. Байцаалтын үеэр тэрээр одоо биеийн байдал муудаж тэмцэх чадал мөхөслөө. Та нар хүссэнээ болов. Харин 5 настай хүү хөгшин ээж автаа минь уулзуулж өгөөч хэмээн гуйсан байдаг. Үгтэл үрээ санана гэдэг үг үнэн ажээ. Шоронгийн хүүтийн шалан дээр хонож харийн хүний гар дор зодуулж байхдаа ч тэр бяцхан хүүгээл санаасран бодож хөвтжээ. Харамсалтай нам төрн амлснаа умартан хүүтэнд уулзуулсангүй. 11 өдөр горилогтой хүлээн хэсэр байтал 11 сарын 14-нд орж ирээд шууд гадагш гаргасан нь цаазын ял болох нь тодорхой байлаа. Ийхүү халуун сэтгэлтэй соён гэгэрүүлэгч бүсгүй бидний түүх хамгийн харгис аргаар таслан зогсоосон билээ. Дамдны сүрэнгийн дурдтгалд үлдснээр дунгуйчид буудуулахаар гарахдаа аяа юутай инэрлгүй орчлон би ор мөргүй хэрэгт тулгагдсан намаа гэж яах вэ гарцанд гаргав. Харин хэвлийд хөдөлж буй үрийг нь өршөөхгүй даанч гаслантай. Үнэн мөний цагаатгал гарцаагүй ирнэ гэж хоолой зангируулан гашгирсныг сонссон хэмээн өгүүлсэн байдаг. Тэр бол улс төрийн хэрэгт буудуулан цаазлагдсан анхны эмэгтэй байлаа. Дараа дараагийн жилүүдэд өөр олон эмэгтэйчүүд хилмигдүүлэлтийн хар шуурганд хүрсэн ч дунгуйчдын хувь тавилан тэдний дундаас онцгой. Учир нь тэр зөвхөн төрийн өндөр албан тушаалгаас бичиг үсэг соёл түгээгээ зогсохгүй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай зүтгэсэн анхны тэмцэгчдийн нэг байв. Харамсалтай нь түүний ард үлдсэн хүмүүсийн хувь тавиланч бас өршөөгдсөнгүй. Эцэг дугуур их хэмжээгээр нуудлгүй таалалд өгсөж 5 настай хүү сосор оромж нүдүүд зүрлэгдэн хүнсний гачигдл өвчний улмаас залуудаа нас баржээ. Ингиж түүний үр удам тасарсан юм. Ийхүү нэгэн гэр бүл нэгэн өв соёлын залгамжлал тасарсан Монголын түүхэнд нөхөж боломгүй гарц билээ. Гэвч түүний үзэл санаа бичсэн үгс өнөөдөр бидэнд үлджээ. Эмэгтэй хүний эрх чөлөөтэй боловсралтай байдлын төлөө тууштай зүтгэсэн энэ бүсгүн нэр өнөө хэрн хэлмэгдсэн хэвээр байгаач түүхийн үнэн эцтэй цагаатан гэдэгт эргэлцгийн аргагүй. Ийхүү бид Монголын хамгийн анхны эмэгтэй хошуу дарга хэл бичгийн багш соён гэгэрүүлэгч дугрын дунгуйчдын түүхийг хамтдаа сөглөө. Сонсож дуусанд баярлалаа. Миний сувгийг дагаж subscribe хийж дэмжээрэй. Мөн юу яриулмаар байгаагаа сэтгэл хэлсэгт үлдээвэл би дараагийн бичлэгүүдэд тусган хүргэх болно.